Уянтхай спорт цогцолборт 39 удаагийн барилга экспо үзэсгэлэнгийн нээлт боллоо. За тус үзэсгэлэн 4-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн экспод бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон, холбооны бүгд найрамдах Герман улс, Польш, Итали, Орос улбаны улс, Турк зэрэг гадаад дотоодын 400 орчим байгууллага аж ахуй нэгж оролцож байгаагаараа онцлогтой юм. Монгол улс барилгын материалын 75%-ийг импортоор авдаг бол 25%-ийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тэгвэл салбарын яамны зүгээс цаашдаа дотоодын үйлдвэрээ дэмжиж энэ үзүүлэлтийг нэмж ажиллахаа хэлж байлаа. За энэхүү олон улсын үзэсгэлэн шин шийдэл, дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт, түншлэлүүдийг нэгдээр төлөвлөдөг бөгөөд барилгын салбарын мэргэжилтнүүд хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийг нэгтгэсэн чухал арга хэмжээ юм. Энэ үзэсгэлэн бол ер нь цаашдаа олон давтамжтай зохион байгуулах нь бол Монголын барилгын салбарын аж ахуй нэгжүүдэд бас хэрэгтэй. Яагаад гэвэл хоорондын энэ олон улсад явагдаж байгаа барилгын салбарын шин техник, технологиг бас Монголын хөрсөнд нутагшуулах ийм боломж олцоотой хоорондоо танилцах, түншлэх, хөрөнгө оруулагч нараа олох ийм давуу талтай. Энэ жилийн хувьд бид Build Smart буюу ухаалгаар барьж бүтээх гэсэн өрөөнд зохион байгуулагдаж байгаа. Барилгын салбарынханд ухаалгаар төлөвлөж байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй ийм дэвшилт технологиор байшингаа барилгаа барьцгаая гэдэг ийм уриалгыг дэвшүүлж байна. Энэ жилийн үзэсгэлэн яармагт орон сууцны төсөл хөтөлбөрүүд иргэдтэй зориулсан тодорхой хямдрал урамшууллыг зарлж байна. Мөн ипотекийн зээл, ногоон зээлээр орон сууц авах энэ боломжуудыг хангаж байна. Манай барилгын хөгжлийн төвийн зүгээс бас өнөөдрийн үзэсгэлэн ер нь үзэсгэлэн арга хэмжээндээ бол бид их тогтмол оролцдог. Иргэд аж ахуй нэгж байгууллагууд маань хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтынхаа ажлыг ямар материалаар, ямар компаниар хийж гүйцэтгүүлвэл болохоор байна. Энэ тал дээр Монгол улсад хэрэгжиж байгаа норм дүрм стандартууд хэрхэн хангагдж байна гэдэг тал дээр барилгын хөгжлийн төв маань энэхүү үзэсгэлэн арга хэмжээндээ оролцоод мэргэжлийн баг, инженерүүд иж бүрэн танилцуулга хийгээд иргэд аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран ажилладагаар онцлог байгаа юм. 3 өдрийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэн салбарын бодлого чиглэл, шин техник, технологи, инженерчлэл, барилгын материал, үйл хөдлөх хөрөнгийн зах зээл гэх мэт өргөн сэдвийн хүрээнд мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд тавигдана. Энэ нь оролцогчдод хэрэгцээт мэдээлэл илүү үр дүнтэй байдлаар авах боломжийг олгож байгаа юм. Мөн үзэсгэлэнд оролцогч байгууллагууд үзэгч хэрэглэгчдэд зориулан 15-аас 25% хямдрал онцгой урамшууллыг зарлаж олон төрлийн давуу боломжийг санал болгож байна.